This night is cold in the kingdom. I can feel you fade away. From the kitchen to the bathroom sinking. Би энд амьдрах ямар ч бодолгүй бай. Тиймээс одоо тусын замаараа явцгаая. За юу? Тэгвэл чихэрлэг төмсний тухайд Данте чихэрлэг төмсийг аваад нэг аяг зээлээд ус авчи. Чихэрлэг төмсийн шилэн аягтад усан дотор хийгээд өгчдөг. Амтад төмсийг зүгээр усанд хийвэл ургаж эхэлнэ. Мэдээж бас нарны гэрэл хэрэгтэй шүү. Одоо чи яагаад тийшээ гарч хайрц найзтайхан нарны гэрэл очиж сууж болохгүй гэж би гэртээ харих замаа мэдэхгүй бай. Тэгвэл би чамд энэ тал дээр тусалж чадахгүй. Рампиот нь түүний гарахад туслаач. Би тэр хоёртой цуг явна. Би тэр хоёртой цуг явж байхдаа буудуулсан чи яах вэ? Аль эсвэл тусалсан хэрэгээр шүүхэд дуудагдсан чи яах вэ? Одоо эндээс гар 102-ыг гаргаад 102 өөрийнхөө төмслүүгээ харж чаад өөрийнхөө хүүхэд байсан үеийг боддог. 102 нэгэн хүүхэдтэй зүг телевиз үзээ сууж идэг. Хөөе, чи көлөг гэж юу байдгийг мэдхүү? Бас моригч бас. Көлөг бол амтан яг л хэрэг шиг. Гэхдээ тэд өслөг бас сэвсгэр. Тэд бас жижигхэн маш хөөрхөн. Тэд бас хүмүүсээ юу гэж хэлж байгааг ойлгож чадна. Чи наашаа ир гэхэд тэр чам руу гүйж ирдэг. Би көлөг өсгөж байгаа. Би нэг л өдөр энэ газраас явхад 102 төмсөө авах гэж тэмүүлж байхдаа наашаар үзэгдэл солигдноо. Энэ зүйл 8 м хөдөлсөн бай. Ер нь энэ зүйл хөдөлг юм уу? Тэр тэнэг энэ газраас орох гэж оролцсон бай. Үзэгдэл буцаа солигдоход төлөвсөн зүйл чи юу юм бэ? Бид эндээс яаж гарах юм? Би чамд үзүүлье. Дантич хөлийнх нь болтон руу харж байхад өнөөх нь дээвэр цэмлээд гараад яваад өгдөг. Юу вэ? Энэ юу байсан бэ? Ампутны авяас чадвар түүний гайхалтай өсрөх чадвар юм. Бид энэ чадварыг ашиглан ханан дээгүүр өсөрч гарна. Үзэгдэл солигдоход ли чи өөрийнхөө чадварыг ашиглан газрын зураг зурж идэг. Тэгэхээр таны авяас чадвар зураг авалттай адил зургийг буулгаж зурах боломжийг олгодог юм байна. Энэ бол бүхэл бүтэн манад газрын зураг байна. Ли чиж хэлэхдээ үгүй би үүний төвөөс энэ бүсэг зам руу явахдаа зурсан. Энэ бол манад газрын жижигхэн хэсэг нь. Дантэж дотроо бодохдоо энэ манад газрын ердөө жижигхэн хэсэг нь гэж юу? Ли чи хэлнэ. Дүүпи тосхны хэмжээг харж үзвэл бид нилээд хол явсан бай. Тун удахгүй манад газрын хананд тулж магадгүй юм байна. Данте хэлнэ. Чи үүнийг марцчихж энд дөрвөн тэмүүлчин бай. Ли чи хэлнэ. Хөөе битгий газрын зураг дээр зураг зураад бай. Данте хэлэхдээ чи болцсошгүй аюулт газрыг тэмдэглэсэн байсан. Энд байгаа зүйл яг юу юм бэ? Ингэж асуунгууд нөгөө хоёр сонирн болоод байдаг. Рампиотын хэлэхдээ наадах чи хамаагүй. Би дутхгүй энэ газраас явна. Ли чи бид аль зүг рүү явах вэ? Тэр зүг рүү. За тэгвэл багшаа явцгаая. Энэ хооронд 102 манан хайгаад явж идэг. Та нарт манан байгаа юу? Энэ ялагдагч юм бэ? Манан байна уу? Би халаасыг чинь шалгаж болох уу? Юуг нэ бяцхан читгэрчин гээ 102-ыг алгадаж унгангуудаа дээрээс нь дэвсэлж гардгийн. 102 зандаж барьж ятан нэг хоригдол. Би өлсөөд бай. Түүнийг идий. Хүний махад манан байдаг гэж ярьдаг. Тиймээс мөрөн болох яс идэгч хүний мах иддэг байх. Нөгөөдөл нь хөөе тисээ чи удахгүй хоолны цаг эхлэх гэж байна. Муу холчхроод би үүнийг хийж чадна. За би хаанаас нэхэх вэ байц? Би түүний хоолойг нэрчиж цусыг нь уух уу? Үгүй ээ. Би түүний нүдийг ухаж гаргана. Гэж хэлэнгүүд нь хажуу талаас нь нэстэл нь алгадаад авнаа. Сая яг юу болсон бэ? Түүний жихний хингэрэг гарцсан бай. Хоригдлууд хэн ирснийг хараад нилээд айнаа. Сквадрын 6 мөрний нэг болох нохоо байдаг. Нөгөөдөл нь харсан зариудаа зүхтаад алга болноо. За тэгээд нохоо 102-ыг харж яагаад эцэст нь чамайг оллоо цаас ууцтай толгой гээд өнгөрснийг харуулхад бүх харуулын цэргийг алж яхад нь нохоо шилэн хаалтын нэвдэж ороод Дантег авчаад явж исэн байлээ. Ялалт миний их байсан. Тэр тэнгүүд харуултыг устгаад завгүй байхад нь багшиг аваад явсныг ч мдээгүй байсан. Гэхдээ тэр цамхаг новш тэр миний багийн гишүүнийг нэгийг сумнаас хамгаалах бамбай болгосон гээд уйлж гүйж явахдаа араас нь дагаж гүйжээ 102-ыг анзаардаг. Тэдний нэг нь миний араас дагаж байсан. Шууд огцом эргэж хараад чи аль мөрний хүн бэ? Чиний гадаа төрхийг харахад яс итгэж юм уу? Өрмөн толгойгийн хүн юм шиг байна. Амтад хүмүүс амтын юм уу? Яагаад? Чи хариултыг мэдэхгүй юм шиг байна. Тэгвэл багшаас асууя. Энэ одоо ямар новшин вэ? Чи намайг харахгүй байна уу? Би одоо маш их ууртай байна. Чи юм уу одоо? Тэгвэл багшийг сэрэй. Шууд 102 өндөр хурдаар дайрнаа. Битгий миний уурыг хүргээд бай. Нүүрлүү нэрж байсан гарныхан цохилтоос нь
Хойшоо гизиж мултаад шууд сул зэг гарангууд нь ердөө 2 хуруугаар нэг л дайралт хийгээд аккаунтанд оруулж хаяал. Даатыг аваад яваад гисэн юм байлээ. Чи юм уу бяцхан хулгайч Богш хаан байгааг надад хэл. Зооны хоёрын багийг авч үзээд энэ ялагдсан хүний царайг хардаа. Надад манан өгөөч. Чи Липовын байдалд орсон юм уу? Үзэгдэл солигдоход нохоон багийн 2 дугаар командлагч D. Энэ бол 1 2 бас 3 гээ 102-ын байсан ганц гарынхан 5 уруу хуглаа ичдэг. Нэмээд хөхнээс болгоод нүдээ хийсэн байдаг. Хөөе чи үүнийг үргэлжлүүлэх гээд байгаа юм уу? Сүүлдээ хөлөөхөө хуруугаар хоолоо ичдэг болов. Богш хаан байгааг бидэнд хэл. Надад манан өгвөл та нарт хэлье. Энэ муу зөөлөг хэлэхгүй нэ. Дахиад хэр удаан тэсгийг харъя. Дахиад хурууг нь хугал. Би түүний бүх хуруу хугалсан шүү дээ ах минь. Тэгвэл бас хөлийнх нь хуруугчсан хугалъя. Би чамаа дахид явж чадхааргүй болгоод өгье л дөө. Нохоон багийн шинэ 2 дугаар командлагч Силик тэр ямар нэг өвдөлт мэдэрч байгаа хэсгийг би мэдэхгүй байна. Ахаа та зүгээр түүнд манан өгчөөч. Цагаа дэмий үрээд байгаа юм шүү. Нохоо хэлнэ. Түүнд манан өгч болохгүй. Ахаа та юунаас тэгтлээ айгаад байгаа юм бэ? Та тэр туранхай залуугаас айгаад байгаа юм уу? Тэр чамд ямар нэгэн туранхай залуу шиг харагдаж байна уу? Түүний биеийг хардаа. Түүний бие туйлын туйлдаа хүрсэн байна. Тэр хүний 5% баг өөхтөө байх. Сэлэг хэлнэ. Энэ юун сайн юм бэ? Өөх тосгүй идэл маш их өвддөг шүү дээ ах минь. Гэхдээ гол нь тэр ямар ч өвдөлт мэдрэхгүй байна. Ахаа нөгөө мөрнөд хөдөлж эхэлж байгаа байх. Багшийг дөөпи тосгон байгааг бүх хүмүүс мэднэ. Хэрвээ бусад мөрнүүд багшийг төрүүлж олвол бид дууссан л гэсэн үг. Та үүнийг сайдар бодлогоогоор холбоогоо салгасан шүү дээ ахаа. Та миний юу гэж бодож байгааг мэдхүү. Цамхыг устгах том алдаа байсан. Алдаа юу? Тэр ахаар чи хүн бамба хийсэн. Тэр өөрөө тусагшаа алтын горыг л амссан. Тиймээс ялагдсан хүн шиг гоншихноо байл. Би зүгээр л хэлж байна. Бид үүнийг сайдар бодох хэрэгтэй. Бид илүү их манан цуглуулах хэрэгтэй. Дот үүнийг л хүсэж байсан гэдэгт би итгэлтэй байна. Ингэж хэлэнгүүт нь нохоо ширээгээ цохоод босоод ирнэ. Дот дими үхээгүй гэж шараа эрг авнаа. Хэрв түүний төлөө бол бид бүгд дээшээ гарна. Дот сайхан газар руу яваарай гэж шар арга ууж исэн чинь буцаага цацаад гаргачнаа. Нөгөөдөл нь та зүгээрөө харгаал идмээр юм аа. Надад санаа зовхоо бол би зүгээр шар арганд хагас цацчихлаа гэж хэлэнгүүтээ өнгөрснийг дотроо бодохдоо тэр үед тэр миний хавирганы завсраар онцгсон. Би үүнд итгэлтэй байна. Түүнээс хойш миний илэг зүв ажиллахаа болсон. Хөөе чи бусдыг хуурч чадсан байж магадгүй ч гэхдээ намайг хуурч чадахгүй. Тэр цэвэр аз биш байсан. Тэр бол ур чадвар байсан. Хүмүүс манан дундаас олж авсан хүчээрээ димийл хоорондоо тулалддаг. Гэхдээ энэ бол граб манга байсан. Граб манга. Энэ нь чухал оноог нь хурдан буулгахад анхаарлаа төвлөрүүлэх практик байдал үр ашгийг онцлон тулааны орлогын нэг хэлбэр. Тимээс бас эдгээр гутлнууд чи цэрэг үзэгдэл солигдоход нөгөө 3 хан дээр ойртож идэг. Данти маань дотроо бодохдоо энэ гарцуу, энэ үнэхээр гарц байна. Рампотон Дантыг шууд аваад нуугддаг. Хүлээгээрээ чи тэрийг харж байна уу? Тэр харуулын цамхаг байна. Данти маань гайхаад та тэр дотор хэн нэгэн байгаа гэж бодож байгаа юу? Мэдхгүй байна. Данти ч үргэлжлүүлж хэлэхдээ тэр цамхаг дотор харуул байж магадгүй. Тэгвэл бид эндээс салж явж болох уу? Личи хэлнэ. Инээдтэй юм. Та яах вэ? Очиж хаалганд тогших уу? Та тэр хаалганд очиход муу зүйл тохиолдно гэдэгт би мөрөгцгөж бэлэн байна. Газараас хуучин өрмөн толгой хэлнэ. Шууд буудуулна. Тэр хаалгалгүй ойрцсон хэнийг ч буудаж унгаадаг. Нөгөө 3 маань хин хэлсэнд нь нэлээд гайхдаг. Өрмөн толгойтыг хараад энэ яг юу гэж нэ вэ? Данти маань харж аваад энэ юу вэ? Энэ чин чихэрлэг төмс үү? Өрмөн толгойд хэлнэ. Намайг битгий чихэрлэг төмс гэж дуудаад бай. Данти ч гайхаж бодохдоо чи намайг чихэрлэг төмс гэж дуудаж байна уу? Би түүнийг мэдхийн байна. Тэр миний хичээл тэр байсан. Рампот нь шууд урдуур нь ороод Данти миний ардоор тэр залуу мөрнүүдийн нэг юм шиг байна. Юу? Тэр залуу мөрнүүдийн нэг байсан юм уу? Ингэж гайхаж яхад нь дагуулад нь хүрээд ирдэг. Тэгээд тойрог хэлбэрт ороод би бол өрмөн толгой. Дээд үдирч болоход хамгийн ойрхон хүн. Багшаа надтай хамт яв. Гэ Дантыг яг авч явах яхад нь Рампот нүүрэн дундаар нүцгэлж аваад "Үгүй багш бидэнтэй зүг явж байна. Чи хин гээ чинь вэ? Чи энэ хүнээс хол байсан дээр шүү. Энэ тэнмэл новш. Энд мөлхөж ирээд надад душаал өгч чадна гэж бодож байна уу? Хин нэгэн чамд мөрнөөс айхыг заах хэрэгтэй юм шиг байна." гэж хэлээд нэг хөл дээрээ зогсож байгаад нилээн хурдтай эргэнэ. Байцар эн чин байлээ төө. Эргэж чаа толгоогоор газар өрөмдөд орноо.
Тэр наашаа ирж байна. Газар толгоогоор өрөмдөж явсаар байгаад Дантегийн ард гараад ирнэ. Дантег авах гэж оролдонгууд нь Рамут дээрээс нь твсээд авнаа. Тэгээд болохгүй болохоор нь газараас олон дахин удаа гарч ирнэ. Дантич тэр дунд найцсан. Өрмөн толгой дайрах боломжгүй нэг эвгүй дайралтаар Рамутыг хан мөрөгтлөнд сөөлнөө. Личис Рамут гэд орилоход өрмөн толгойтын дагуулуудын нэг нь энэ эмэгтэй хүний хоолой байсан уу? Эмэгтэй хүн үү? Хартаа тэр үнэхээр эмэгтэй хүн юм байна. Личи хэлнэ. Намайг тавиад явуул. Дантич яах учраа болохгүй. Личи энэ бүгд надаас болсон. Бол гээд газараас чулуугаа шиднэ. Болооч. Нөгөөдөл нь гайхаад Дантич айсан чигээрээ паахан чулуу нүлгэн дунд нь Личигийн тухайн дундуур нь цусаад авна. Данти яг одоо сандрахаа бол чи зүгээр үү? Зүгээр л урагшаагүй. Тэр хөөрхий юм аа. Рамут өрмөнд толгойд хоёр биеийн биелнэгөө харангуутаа шууд л араас нь нэгтэг. Рамут Личиг авсан бол өрмөнд толгой Дантиг авсан дайруутай л газар руугаа орчдөг. Рамут Дантиг эдл үлдчихэж байгаа.